Нийт хаан дүүргийнхаа иргэд болон хаан дүүргийн цэнгэл тохиодохны 204-р байрны иргэдтэй бас мэдээлэл өгье. Өчигдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг тэг 2 минутанд хаан дүүргийн 15 дугаар цэнгэл тохиодохны 204-р байранд гал гарсан. Галын аюулаас учирсан хохирлыг нэн даруй арилгах, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар дүүргийн онцгой комисс 5 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргаж байна. Нэгдүгüүрт нь одоо хор уршиг хариу арга хэмжээ авах ажлын хэсгийг дүүргийн засаг даргын орлогч, дүүргийн онцгой комиссийн орлогч дарга базар заяагаар ахлуулсан ажлын хэсгийг томилж нэн даруй ажилд нь оруулж байна. Ажлын хэсэг одоо газар дээр нь ажиллаж, шуурхай ажиллаж холбогдох чиглэл онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу ажиллана. Гол төмрөөс энэ байрны цахилгааны босоо том кабель шугам шатсан. За энэ шугамаас болоод бүх өрхийн цахилгаан тасарсан байгаа. За үүнийг одоо янзлах, холбогдох, засварыг хийх, баригадыг олох энэ арга хэмжээг одоо энэ ажлын хэсэг хамгийн түрүүнд ажиллаж, сөөхтөйгөө хамтарч ажиллаж, за энэ байрныг хамгийн эхлээд цахилгаантай болгоно. За цахилгаантай болгосны дараа энэ байрны лифт, ус, бусад одоо цахилгаан залгадаг хэрэгслүүд ажилд орно. За үүний дараа айл өрхүүдийн салбар одоо цахилгааны гэмтлүүдийг засах арга хэмжээг авна. Ялангуяа одоо тухайн үед байсан иргэдийн эрүүл мэндийн үзлүүдийг, одоо тоо мэдээллүүдийг мэргэжлийн байгууллагуудаа хамтарч хийхээр чиглэлийг дүүргийн онцгой комисс гаргалаа. Тэгээ холбогдох шийдвэрүүдийн дараа нийслэлийн онцгой комиссд бид нэмт даруй мэдээллийг өгч шаардлагатай тохиолдолд нийслэлийн онцгой комисс болон нийслэлийн засаг даргаас дэмжлэг авч ажиллана. За мөн одоо дүүргийн энэ ажлын хэсэг маань хаан дүүргийн цэнгэл тохиодохны хажуудлын 15 дугаар хорон дээр тогтмол байрлаж ажиллана. Манай хороо ажлын хэсэг бол тогтмол одоо иргэдийнхээ мэдээллийг авч ажиллана гэсэн юм чиглэл мэдээллүүдийг дүүргийн онцгой комиссаас шийдвэр гаргалаа.